шууд тийш нь хүн бие хэл сэтгэлийнхээ үйлдэлийг хийгээдээ бол тэр нь улам хураагдаа л байна. Тэгэл ер нь тэрэндээ би ер нь ингэж хэлдэг яадаг би тэгдэл хүнштэй гэсэн маягтай яваад байдаг байхгүй хүмүүс. Тэр бишээ нөхдүүдээ. Тийм бол байхгүй. Тийм учраас цагийн юм цагтаа гэдэг шиг хийсэн юмыг өдөрт нь арилгаж ивэл одоо сайн л байна. Тэ? Тэрээс л үлийн үрийг яг үгүйсгэж болно. Бүр тэр засал номч хэрэггүйч байж болно. А тэгвэл тэр нэг араа даах уу гэдэг нэг үг бас асуулт болж гарч ирж магадгүй. Нэг хайрлах, хүндлэх, тэ? Инэрх. Хэдий ч инэрцэд нь төдий ч эдгэрэлт явж идэг. Тийм л юм. Тэгэхээр тантай өнөөдөр сар шинийн босгон дээр бид уулзж байгаадаа баяртай байна. Одоо монголчууд энэ өдрүүдэд засал номоо хийлгээд ер нь хэд орн бол ужигнатай л байх шиг байна. Ер нь одоо энэ 6 ухаан өөрөө яагаад одоо монголчуудын цагаан сарын уламжлалт баяртай холбогдож байгаа тэр шалтгааныг та бас манай үзэгчдэд тайлбарлаж өгөөч. Энэ 6 шинжлэх ухаан бол одоо бурхны шишний баг 5 ухаанд нь бол багтаж явдаг. Ийм одоо онцлогтой. Бурхан багшийн үеэс дүүнхрийн цагийн хүрдний ном номлогдох цагаас эхэлж одоо энэ 6-тай холбоотой олон сайхан олон бот номнууд, эрдэмтэн мэрэгдийн номнууд одоо ингэж зохиогдож гарсан байдаг. Тийм учраас энэ бол дүүнхрийн ёсны одоо одон 6 ёс гэж нэг юм том бүлэг 6 ухаан байгаа. За тэрнээс гадна бол хар 6 ухаан гэж одоо бас нэг салбар ухаан байна. Энэ хоёр ухаан дээр бол энэ 6 ухаан бол хэлцэгддэг л дээ. За тэгээд манай тооллын 1027 он гал туулай жилээр бол энэ 60 эхэлсэн байдаг. Тэр жилээс гал туулай жилээс эхлээд 60-ыг одоо тоолж эхэлсэн, авч утсан байдаг. Тэгэхээр энэ цагаан сар бол их 60-тай холбоотой салбар ухаан л да. Тэгээд манайх бол одоо 17 дугаар 60 гэж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ 17 дугаар 60 бол миний одоо үзэж мэдхээр бол 1987 оны гал туулай жилээр 17 дугаар 60 эхэлсэн юм билээ. За одоо тэгэхээр 17 дугаар 60-ны бас нэг хэсэг хугацаа өнгөрөөд явж байгаа. За тэгэхээр энэ 1027 оноос авч үзэх юм бол 999 дэх жил дээр одоо энэ 60-ны тоол бол одоо явж байна л да. За нөгөө нэг талаараа бол энэ 60 ямар цагаан сар бас ямар учиртай холбоотой вэ гэхээр хар зурхайн одоо 5 махтай холбоотой. Яагаад энэ 60 болж ийм өгөхөөр 12 жил бол төрөний хэлсэн одоо хөхчин, улаагчин, шарагчин, цагаан цагаагчин, хар харагчин гэдэг энэ 5 махбоднууд бол 90 эм жилээр одоо ингэ явж байгаа. Тэгэхээр энэ бол 12 жил бол 5 махбодоор ингээд үржигдэхтэр бол нэг 60 болж байгаа. Ийм учраас бол манай цагаан сар бол энэ одон зурхай болоод хар зурхай ухаануудтай бол салшгүй холбоотой учраас бид нар энийг одоо энэ зурхаан шинжлэх ухааныг дагаж л одоо энэ хаврынхаа сарыг бол тогтоосон байдаг. За зөвхөн монголчууд энэ зурхаан ухааныг хэрэглээд байгаа юм биш ээ. Энэ бол дэлхийн хүн төрөлхөөдөнд бүгдд нь холбоотой одон зурхай болоод хар зурхай ухаан бол хүн төрөлхөөдний амь амьдрал болоод төрсөн, амьдрсан, орчлон мөнхсийг үтсэнтэй холбоотой бүх одоо үйл явцыг бол тодорхойлж чаддаг ийм салбар ухаанууд. За тийм учраас бол бид нар бол бас нэлээд тийм ухааны дээд ухааныг бол хүлээж авсан ийм ард түмэн гэж бол би боддог. Тэгэхээр ер нь засал ном дээр бол хүмүүс янз бүрийн байр суурьтай байдаг тийм засал номоо хийлгэхгүй ч явдаг хүмүүс байна. Эсвэл жил болгон засал номоо ингээд тогтмолыг сурцсан хүмүүс байна. Яг бурхны шишний бүдгийн ухаанд энэ засал номыг ер нь хийлгэхгүй болвол хүмүүст одоо ямар нөлөөтэй вэ? Бид нар хэрвээ хийлгэхгүй бол юу болох вэ? Яг шууд хариулчих. Ер нь бол энэ засал ном хийлгэхгүй байхыг одоо шаардах ямар ч эрх бидэнд байхгүй. Хийлгэхгүй бол тэр хийлгэхгүйгээр л явцгааж болно шүү дээ. Хийлэх яагаад энийг хийлэх ёстой вэ гэд нэг авч үзээд байна шүү дээ, тэ. Тэр нь бол бас цаана номтой их холбоотой. Хүмүүний төрсэн цагаас орчлон мөнхсийг үзэхийг хүртэл энэ хугацаанд ер нь бол бурхан багшийн 90 үед бол бид нар энэ ном байж байгаа 90 үед 100-аас дээш наслахад ийм болцоотой юм билээ л. Тэгэхээр 100 жил гэж бодоход 100 жил дотор хүний амьдралын маш олон одоо одон зурхай ухаантай болоод нар сартай холбоотой за мөн 28 одтой 1000 суудл гэдэг ингээд ороод ирдэг. Цагаан хар зурхайтай одоо орж ирнэ. Энэ бүгдтэй холбоотой зүйлүүдээс өөрийгөө нэгдүгürt сэргийлэх, урьдчилан сэргийлж байгаа, сөрөг муу үр дагавраас өөрийгөө хамгаалж байгаа. Гуравт нь бол та ном уншуулснараа өөрөө одоо буян хийж байгаа. Энэ буйны одоо үйлээ гэж бол ойлгох нь их зохистой байх гэж одоо бодож байна. Тийм учраас хүний төрөл буян нүгэл гэдэг хоёр дэнсэн дээр бол амьдрал одоо явж байгаа. Бүх ганцхан энэ хүний төрлийн амьдрал биш. Дараагийн төрлүүд урд төрөл болоод энэ төрөл хойд төрлийн бүх зүйл бол өнөөдөр нүгэлүү буйнуу гэдэг хоёрхан одоо хэмжүүрт явж байгаа юм. Тийм учраас энэ хоёр хэмжүүрт одоо хүн яаж явах вэ гэдгийг
мэдж, юмыг ойлгож, судалж мэдсэний үндсэн дээр энэ засал ном хэрэгцээтэй юм байна гэдэг энийг бол хүн ер нь хүлийн зөвшөөрдөг юм билээ. А бид нар бол энэ дэлхийн бас ухаан олон мэдлэг ухааны дотроос энэ буддийн бурхны ямар ч алагчаалгүй, ямар ч одоо худлаа үггүй тийм үнний номыг хүлээж авснараа бид нар бол бас буянтай ард түмэн гэж бол би бодож явдаг. Тийм учраас энэ засал ном бол хүний амьдралд жил болгон болоод цаг хугацаанаас болоод энд бол маш олон зүйлүүд нь одоо нөлөөлж явдаг. Тэрээс гадна та нар одоо энэ цаг тооны бичгийг харж байгаа үстэй. Яаж энэ хөвгтөр за амь нас нь ямар байна? Бид чинь одоо насанд нь ямар нэгэн цөв байна уу гэж одоо харж байна, тий? За эрүүл мэнд нь энэ хүнийх инжилэр нь ямар байх юм гэдгийг харж байна, тий? За эргэтэн дээр очихдоор одоо эд дагуурс нь ямар байх юм, тий? Гээд ингэ явчихна. За нөгөө нэг талаар бол өөрийнх нь бодсон, сонсон, хийж байгаа ажил үйлс нь одоо хэр зэрэг байна гэдгийг харж байна. За тэгээд одоо нас буйнд нь одоо ямар нэгэн цөв байна уу гэдгийг бол харж байгаа. Тэгээд тэр чинь ялгууртай одоо бас хүний төрсөн өөрийнх нь одоо эн чинь бол ерөнхий том зураглаар нь авч байгаа жилийн хэмжээнд авч байгаа. Тэгээд нөгөө сарын болоод өдрийг төрсөн цаг минут гэдээ явах юм бол нарийнаас нарийн энэ бүгд зурагдаж гардаг ийм л салбар ухаан шүү дээ. Тэгэхээр энэ талаасаа бол одоо нэг их тэгж сэжиглээ ч юм уу хэрэггүйгээд хасаа илүү өөртөө болоод өөрөө л устдад тустай таны амьдрал та бидний амьдрал сайхан байх юм бол нийгэм ч гэсэн ариусаар явж ил байна те. А бидний амьдрал бүтлмуутай ингэж өвчин зовлон эрүүл мэнд эд дагуурс бүх юмд одоо сөрөг үр дагаврууд ирэх юм бол энийг дагаад гэр бүл хувь хүн ч гэсэн зовлонтой болно. А нийгэм ч гэсэн бас зөвлөлтөй болдог ийм л очирч л да. Тийм учраас энэ бол гүрэн гэдэг бол нэг бодлын бол цаанаа тэр их хүндлэлийг үзүүлсэн. А тэгээд тэр бурхангон ч гэсэн өөрийнхөө одоо байдлыг даатгах чинь те. Өөрөө нэг бас нэг бурхан нэг өөрийнхөө талаар нэг өөрийнхөө сайхан байхын тухайд нэг бас нэг эрүүл буйнаа өргөчих ийм л болцоотой зүйлүүдийг л одоо ард түмэн бол эрхэмлж ирсэн. Одоо ч гэсэн ингээл ард түмэн Монголын ард түмэн бас энийг чи эрхэмлээд бас энэ ном үзээд тэгээ чи ер нь үлийн өөр бас байдгийн гэдэг бол хүмүүний амьдрал бол харагддаг шүү дээ. Тэр утгаар нь бол ард түмэн бас энэ одон зурхай болоод хар зурхай ухааныхаа энэ тус эрдмийг аваад явж байгаа л гэж одоо ойлгож байгаа шүү дээ. Түрүүн нөгөө та бас буян нүгэл гэдээ ярьлаа. Буян нүгэл гэдээ ярахаар л үйл үртэй холбогддог шүү дээ. Тэгэхээр яг үлийн үр гэж юу вэ? Та энийг хамгийн энгийнээр тайлбарлаж өгвөл. Тэгэхээр үлийн үр гэдэг бол одоо ямарваа нэгэн үйл хийж байгаа. Энэ тэрний үр дагаврыг хэлж байгаа. Тэгэхээр хүн ямар үйл хийдэг юм бэ гэхээр биеэрээ нэг хэсэг үйлийг хийдэг. Хэл яриагаараа нэг хэсэг үйлийг хийдэг. Сэтгэлээрээ ингэж хийдэг. Тэгээд энэ бие хэл сэтгэлээр хийж байгаа үйлүүд нь бол 10 том бүлэгт хуваагдаж байгаа. Тэрнийг бид нар бол биеэр хийсэн одоо нүгэл хэлнэс гэж одоо үздэг. Хэл яриагаараа хийж байгаа гэж үздэг. Сэтгэлээрээ хийж байгаа. Тэгээд энийг бол 10 хар нүглийн одоо муу сөрөг үр дагавартай үйлдэлүүд байна шүү дээ л гэж одоо үзэж байгаа. За тэрний хажуугаар бас хүмүүний өөрийнх нь одоо намш зүрх сэтгэлд нь бол үлийн үрт нь бол бас нөгөө буйны чуулган бас байж байгаа. Энэ бол одоо тэр буянтай үйлсүүдийг бүгдийг хийгээд явах тийм одоо эрхэм төрөлтэй хүмүүс зөндөл байдаг. Тэр хүмүүс тэр буйныхаа үр дагаврыг л эдэлж явдаг. Тийм учраас бол энд биднэрт бол хүмүүний амьдралд бидний тэргүүлэгчгүйгээс байсан тэр одоо бүгдийн суур болсон нисван сэтгэл гэж байна л да тийм. Гүншийн намш гэж одоо бид нар ярьдаг. Тэр гүншийн намшаас их үүсэлтэй тэнд бидний одоо урд төрлүүдээ хийж исэн энэ бүх зүйлүүд өнөөдөр биднэрт эргээд одоо бас боловсрож гарч ирэх энэ тохиолдлууд бол бас байдаг. Ийм учраас энэ үлийн үр гэдэг бол ерөөсөө л та бидний бие хэл сэтгэлээр хийж байгаа үйл ажиллагааны тэрний үр дагавар нь л гэж одоо бид ойлгох юм бол болно. Тэ. Нөгөө нэг талаар бол үлийн үр бол тэргүүлэгчгүй цагаас төрөл авсан цагаас одоо явж идэг. Үлийн үр хизээ одоо энэ 6 үлийн үр байгаа тохиолдолд 6 зүйлийн хамаг амтны төрлийг аваад яваад байгаа юм. Үлийн үр сайжраад бурхны гутыг болоод Бодисатогийн явдлыг одоо төгс мэдээд жамб нэнж одоо асрын болоо тэр сэтгэлүүдийг одоо жанчивчээс юм одоо бодтой тэрнийг олоод тэгээд хоосон чанарыг олоод бурхны гутыг олох хүртэл тэр агшин олчих юм бол бурхны гутыг олчих юм бол энэ 6 зүйлийн хамаг амтны төрөл одоо авахгүй ийм байх тохиолдол байдаг. Энэ бол үлийн үр болоод гэгэрэл очихдоор бол энэ одоо эргэж бид нар энэ олон төрлийг авч ингэж янз бүрийн одоо төрлөөр дамжиж явах энэ асуудал бол нэг ясны одоо зэгцэрж байгаа гэж ойлгож байна. Та түрүүнд үлийн үр боловсрно гэж ярьлаа л да. Үлийн үр ер нь хизээ яаж ямар байдлаар боловсрдгийг тодорхой хугацаанд автомжтой байдаг юм уу? Тэгэд тэр за сайн үлийн үр бол ойлгомжтой байх. Хүнд ингээд боловсрч байгаа муу үлийн үрийг хүн одоо яах хэвтэй бол яаж тэрийг давж туулах хэвтэй бол эсвэл идлээд л явах хэвтэй бол.
Жишээлбэл урд төрөлдөө хийжсэн үлийн үр энэ төрөл одоо боловсроод ирэх юм бол энийгээ заавалчгүй идэлнэ гэж байгаа. Тэгэхдээ идэлхдээ бас дээдийн номыг одоо үзэж судлаад ингэ явж байгаа юм бол бас нэг хөнгөөн шиг те даг тэмдэг маягаар өнгөрөө явчих юм байна. А тэгж чадаагүй тохиолдолд тэр маш аюултай үлийн үр боловсрох юм бол яг тэрнийг өөрөө одоо амсч тэрнийг идэлж явдаг ийм одоо үлийн үр байдаг л да. Тэгэхээр энэ үлийн үр боловсрно гэдэг бол урд төрлийн үлийн үр боловсрж ирнэ. А одоо энэ төрөлдөө таны бидний хийж байгаа сайн үлийн үр сайнаар ирээдүйд гарна. А нөгөө нэг талаар бол муу юм хийсэн бол энэ төрөлдөө шийдэлж магадгүй ирэх олон төрөл авч явахдаа идэх хэн бол гацааг одоо үлийн үр боловсруулсан тохиолдолд энэ одоо бүтдэг. Тийм учраас Бурхны ном юу гэж хэлсэн гэхээр ер нь үлийн үрийг одоо маш сайн судлаад харцгаа үлийн үр гэдэг чинь буян нүглийн үлийн үрийг сайн судлаад тэгээд тэрийг судлаад ирэхдээ үгүй би ер нь урд төрөлд иймэрхүү юм хийцэн байж магадгүй гэж хүн бодож болно шүү дээ. Тэгэх юм бол тэгвэл энийг одоо энэ хүнийхээ төрөл дээр би энэ дээдийн номтой газар орон төрснийх дээдийн номыг уншуулах болцоотой байж байгаа үед тэднийг урд төрөлдөө би одоо хичнээн төрөлдөө ямар ч нүгэл хийцэн байх юм бэлээ. Энийг одоо арилгачихсан гэж одоо ном уншиж явдаг. Лам хургууд бол тэрийг одоо хийж л явдаг. Ер нь бид нар бол хүлийн зөвшөөрөлтөд үлийн үрийг тийм учраас бол тэрэндээ одоо ном буйнаа хийгээд за тэгээд тэр дотор чинь нэг зөвхөн өөрийн үлийн ганц яг дагнсан хүний үлийн үр байхаас гадна нийтийн хомрохтой нийт хүмүүсээс нөлөөлөлтөй тэгээд тэр одоо үлийн үрийн нэг хүн биш 10-20 хүн бас тэрэнд хамаарагдах ийм үйлдэл бол байж байгаа шүү дээ. Бидний үйл ажиллагаа дотор тийм. Тэгэхээр энийг одоо хүн өөрийнхөө ухамсартын төрөл дээр бас нэгэн тийм шинжил судалж мэдж явах нь бол маш чухлаа. Тэрээс бол үлийн үрийг яг үгүйсгэж болно. Бүгд засал номч хэрэггүйч байж болно. А тэгвэл тэр нөгөө араа даах уу гэдэг нэг үг бас асуулт болж гарч ирж магадгүй. Тэрийг л одоо бодож явах нь бол маш зөв л гэж одоо бодож байгаа шүү дээ. Дээдийн ном бол ер нь тэгжил. Дээдийн ном бол ер нь шудраг үнний ном учраас ер нь хатуул хэлсэн байдаг л да. Тэ. Таны нэг нийтлэлийг уншиж байгаа та нэг үлийн үрийн хавцад хэрэг гэдэг нэг ойлголтын талаар өгүүлсэн байлээ. Энийг та нэг дэлгэрүүлж сонирхолж явж. Үлийн үрийн хавцад хэрэг гэж та яг ямар агуулгаар тэрийг хэлв? Тэгэхээр би зүгээр тэрийг нэг хүмүүс чи яаж ойлгох вэ гэдэг талаас нь л жишиж одоо ярьж байгаа л гэж ойлгоорой. Тэрнээс үлийн үр дотор тэр хавцад хэрэг энэ тийм үг байхгүй л дээ. Гэхдээ үлийн үр яадаг юм бэ гэхээр нөгөө хүмүүний тэр хинч байлаа гэсэн энэ олон төрөл аваад явж байгаа намшид нь одоо бичигдчихдэг. Энэ бол гарцаагүй тэрийг бид нар бичсэн. Намш гэдэг нь болохоор одоо тим мэдрэхүү гэж шүү дээ. Сүнс гэж одоо ярьж болно. Наашин татаад үзэх юм бол тэ. Тэр бол нэг одоо юу гэдэг юм компьютерийн одоо энэ хард дискэнд нэг юм их юм багтаамж байгаад байна уу да тэ. Тэрийн шиг одоо бүх тэр дотор ч ганцхан энэ төрлийнх шүү дээ. Урд төрлийнх байж гэн, энэ төрлийнх байж гэн ингээ бүгдийг хадгалсан, хураагдсан л явж байгаа. Тэрийгээ бид нар бол тээж явж байгаа. Тийм учраас хүний аливаа нэг төрөл авна гэдэг бол үлийн үрийн салхийг бол дагдаг шүү. Тэгэхээр сайн зүйлийг хийсэн бол сайнаараа, муу зүйлийг хийсэн бол яа. Энэ сайн муу хоёр бас алагчаалтсан төрөлч бид нар үйлдэл хийж л байгаа шүү дээ. Өнөөдөр амар мундаг сайхан буян хийжсэн маргааш нэг болохгүй юмдаар бас нэг нүглийн шалтгаан нэг өдөөгөөд өгөх. Тийм одоо юм зөндөл бас хийж л явдаг шүү дээ. Тийм учраас энэ тэгээд тэр яаж ийм хөхтөр ер нь яг хүн үлийн үрийг бол бид нар бол одоо ингэж байгаа шүү дээ. Өдөр тутам ингээд ном уншиж явахдаггүй өнөөдөр би одоо ямар бие хэл сэтгэл зүрх ямар алдаа хийчихв. Тэрнийг өнөөдрийнхээ уншлага номоор одоо ингээд цайруулъя. Энэнд одоо хүлцэл өчөж байна. Уучлаарай би одоо ийм алдаа хийчихье гэж одоо ингэж засаж нэг бодлын тэр дор нь засаж залруулах юм а хийж ил да тий. А гэтэл маш их хураагдсан үлийн үр байхыг бид үгүйсэхгүй. Тийм учраас би юу гэж хэлэх гэж байна өгтөр үлийн үр нэгэнд ингэж боловсрож гарч ирдэг хуультай жамтай юм болвол бид нэр тэрнийг одоо маш сайн мэдсэний үндсэн дээр арилгаж явах нь бол их ухаанд хүний ёс зүйн асуудал юм байна да. Эрдэнэт хүний бас баримталж явах одоо мэдлэг ухаан юм байна да гэж бол хэлхийг хүсэж байна. Тийм учраас бид нар заавалчгүй тэрийг хураагаад байх юм бол муу тийш нь хүн бие хэл сэтгэлийнхээ үйлдэлийг хийгээдээ бол тэр нь улам хураагдаа л. Тэгэл ер нь тэрэндээ би ер нь ингэж хэлдэг яадаг би тэгдэл хүнштэй гэсэн маягтай яваад байдаг байхгүй хүмүүс. Тэр бишээ нөхдүүдээ. Тийм бол байхгүй. Тийм учраас цагийн юм цагтаа гэдэг шиг хийсэн юмыг өдөрт нь арилгаж ивэл одоо сайн л байна. Тэ? Тэгээд тэгж чадаагүй бол одоо нэг багцлаа ч юм одоо арилгаж явах нь бол их хэрэгцээтэй. Тийм учраас энэ дээдийн ном чинь тэр үлийн өрүүдийг одоо арилгадаг тийм тусгай айлдвартай одоо бурхтуудын номнууд зөндөө байна шүү дээ. Яг бурхан багшаа яман зарилгаар айлцсан те. Бүр хідэн галавт хийсэн үлийн үр чинь ингээд арилна шүү гэж байгаа шүү. Тэр мөрийг одоо бас нэг судалж үзээд тэгээд судалж үзээд мэдсний үндсэн дээр тэр хүн хүсэж хийвэл маш сайн. Би ч одоо хүмүүсийн хамгийн одоо эмзэг эрүүл мэндтэй холбоотой асуудлууд
гэр бүл, ажил амьдрал, үр хүүхэдтэй, ахын дүүстэй, найз нөхөдтэй ингээд бүх ажил төрөлтэй холбоотой их л олон хувь хүний нэг хайрцагны бодлогыг сонсож явдаг хүн шүү. Тэрэнд нь бас тусал дэмжиж явдаг хүн. Ингээд энэ дээр одоо олон хүнтэй ингээд хэдэн зуун мянган хүнтэй харьцаад ирэхэд яг тэр дээдийн номыг үзсэнтэйг ингээд харьцуулаад үзэхдээ яг бодитын юмнууд асар олон давхцад таардаг байхгүй юу? Тийм учраас энийг чи бас нэг бодож штэ одоо энийг яа туслах юм бэ одоо яаж хэлвэл одоо энэ хүмүүс ухаардаг юм болоо гэж бодож байгаа байхгүй юу? Тийм утгаар нь тэрийг хэлсэн юм аа. Тийм учраас тухайн жилид одоо засал хийлгээд хэрэггүй байл гэдэг хүмүүс л тэгэл явж л байдаг. Тэгсэн мөртлөө нэг эвгүй жилүүд байдгийг. Одоо нэг юмыг нэг бүр нэг шүүлтүүрээр оруулаад эхлээд нэг их том голдрлоор явуулдаг байсан бол тэр голдрлоос үлдээ улам нарийсаар нэг нэгэн нарийн голдрлоор оруулж шахаж хагаад нэг өсний биднээс одоо ам өчиг авч байгаа шиг тийм үлийн үр боловсролдог л да. Тэрнтэй адилхан тэр юм тэгж хавчуулагдаж тэгж зовж тэр үлийн үрийг идэх үү аль эсвэл нөгөө хураасан одоо нөгөө хавцдаг хэрэг гэдэг шиг тэнд бичигдсэн тэнд өөрөө хийцэн үнэн шүү дээ тэр өөрөө хийцэн юм чи. Тийм учраас өөрөө тэрийг арилгах уу гэдэг дээр л тэрийг хэлээд байгаа. Тийм учраас би юу гэж хэлж байна вэ гэхээр үнэхээр энэ үлийн үрийн хавцдаг хэрэг тэгж хураагдаж бий болдгийм байна гэж зүгээр нэг хар үгээр ингэж ойлгох юм бол тэрийг арилгаж явах хэрэгтэй шүү дээ бид нар нэмгэлж явах хэрэгцээ. Хоёрт нь бол тэрнийг нэг ариусгах гэдэг гэж бодож л явах юм бол тэгэл болно. Тэр нь бол одоо нөгөө муу сэтгэлийнхээ үндэс суурийг сайн сэтгэлээрээ засаач дээ л гэсэн нэг үг шиг тий. Сайхан үйлээр засаач дээ тий. Танд тэр бүх юм танд байна л гэдэг байгаа шүү дээ. Тэр муу үлийн үрийг засчуулах хамаг том одоо гарын авлага ном сургаал нь өөрт нь байгаа байхгүй. Тийм учраас одоо өөрөө засах хэрэгтэй. Тийм ч учраас ингэж байгаа шүү дээ. Өөрөө хийснийг өөрөө эдэлдэг гэж одоо Бурхны номонд байж байгаа. Өөрөө хийснийг та өөрөө л эдэлнэ. За тэгээд тэр тийм хүмүүс ямар байдаг юм бэ гэхээр маш их эмзэг байдаг. Нэг зовлон эрэхтэр тэрийг ерөөсөө гэмээ олж хайдаг байхгүй. Бусдаас гэм хайж эхэлдэг. Бусдаас гэм хайна. Бусдад амар дахиад нэг муухай хоруу чанаруудаар түгэж эхэлдэг байхгүй. Ийм л мөн чанар нь гарч ирдэг шүү дээ. Тийм учраас эндээ анализ хийгээд энийг ухаарад тэгээд бас нэг үр хүүхдээ хүртэл гэр бүлдээ хүртэл нэг үлгэр дуурайл болоод явж байгаа нь бол тэр хүн чинь буянтай л хүн байгаа байхгүй тий. Сайхан тэргүүрээ бас бахархаж явах хэрэгцээ шүү дээ бид нар тий. Энд чинь бол энэ төрөлдөө нэг муу юм хийжлгүй шиг ингээ явж байгаа нь бол бас л мундаг ухаантай хүмүүс л ажил шүү дээ. Тэгвэл бид нар бол үлийн үр бол нарийнаас нарийн боловсрож нарийнаас нарийн одоо бий болдог л доо. Тийм учраас энэ дээр анхаарад тэгээд тийм одоо үлийн үрийн муу хоруу чанартай 10 хар нүглийн одоо аль нэг нь хийцэн байхад л тэгэл араас чаргуулахтай. Энийг л одоо бодож амьдрах юм бол их чухал. Тэгээ ер нь бол та бүхэнд бидэрт бүгдд нь зүрх сэтгэл чинь намшин дотор чинь бол одоо содномжийн цог гэж юм байдаг. Тэр бол буйны чуулган гэдэг. Буйны чуулган байгаа тохиолдолд та бол бүр гэгээрэл төрж болно гэж байгаа шүү дээ. Тийм учраас та тэрийг арилгах чадал бүх юм бол танд байна гэж. Тэгээд нөгөө дэв түүтгэр гэдэг байна л да. Бүр Нисванысын дэв түүтгэр гэж байна. Тэр Нисванысын дэв түүтгэр одоо нүглийн түүтгэр энэ бүгдийг бол яах вэ гэхээр өөрөө бас арилгадаг эрдэм чадал нь хүнд байгаа юм. Тийм учраас энийг мэдсэний үндсэн дээр аль нь би өнөөдөр хийчихвдээ энэ 24 цагт гэдэг юм уу бодох л хэвээр. Тэгэх юм бол үлийн үрийг арилгах боломж бүх юм энэ Монгол тэр тусмаа монголчуудад байна. Монгол улсад байна. Яагаад ингэж хэлж ийм нөхдөр одоо гадуур сайтай муутай муулаад байгаа тэр дээдийн номын энэ шашин чинь өнөөдөр хаар хэдхэн газар л байгаа шүү. Энэ чинь буянтнуудыг дагаж энд оршин тогтнож байгаа. Тэ. Тийм учраас бид нар энэ буянттай дээдийн номны хажууд байж байгаагаар өөрөө бахархаж, өөрөө тэрийг муулахаасаа илүү өөрөө тэрэнд суралцаад өөрийг л сайхан болгол та тий. Тэрээс л тэр хүн гिचний хар нүглээ хийгээд явахыг бид нар яаж одоо хязгаарлаж чадах вэ? Үлийн үрийг одоо яалтай нь вэ? Тий. Тийм учраас бол үлийн үрийн маш олон гоё үлгэр одоо туйлс шиг дээдийн номтой яасан ийм олон ном судар бол их байгаа шүү дээ. Сүүлийн үеч гэсэн мэрэгдүүд бас номуудыг орчуулад гаргаж байна. Тэгээд энэ номыг чинь яхад эхлээд уншихад нэг ойлгомжтой юм шиг байдаг юм л да. Тэгээд тэрийг нэг хүнээр хэлүүлээд бусад мэддэг хүмүүсээс нь номыг жоохон хэлүүлээд яачих юм бол эрдэнэ хүний төрөл юм чинь өөрт нь сайн тал бол байж л байгаа шүү дээ. Тэрийг л одоо маш сайхнаар одоо ухаарах нь бол эрдэнэ хүний л одоо хамгийн сайн мөн чанар шүү дээ. Тийм л байна да. Тийм бас одоо засал ном хийлэгдэггүй төдийлөн энэ тал дээр ач холбогдол өгдөг хүмүүст одоо нийтлэг байдаг нэг эргэлзээ төрүүлдэг асуулт гэж хэлэх юм уу? Хүн өөрөө муу үйл хийчээд тэгээд тэрийг нэг ламаар засал ном хийлгээд ингээд арилгах чинь гэж бодож байгаа нь үнэмшлгүй санагдаж ин ч гэдэг юм уу те эсвэл шудраг биш ч гэдэг юм уу. Ийм үзэлтэй хүмүүс байна. Тэгэхээр ер нь засал ном гэж яг юу юм бэ? Гүрэн засал гэдэг бол яа гэм бэ гэхээр өргөл хүндлийн нэр байдаг л да. Яаж ийм нөхдөр бурхан сахиуст нөгөө
түрүүнд би хэлсэн шүү дээ. Буян гэдэг талаас нь авч үзэхдээ тэр чинь нөгөө тэр хүний одоо сэтгэлийг хүртэл тэр хүн ямар ч өргөл барьсан өрөхгүй гэж болно. Тэгтэл тэр хүний сайхан сэтгэлийг одоо өргөл бодоод тэгээд дээдийн номыг уншаад тэр хүнийг одоо тэр түүтгэрийн нисванысын сэтгэлүүдийг ингээд арилгаад өгөх юм бол тэрэн шиг их буян байхгүй. Тэ. Тэгэхээр нөгөө талд нь тэр хүний нөгөө чуулганы хоёр ундаг чуулга нь бол бас ингээд арвжаад цэцэглээд дэлгэрэл явчихна. Тийм учраас бид нар энэ гүрэм номыг бол нэгдүгээрт юу гэж ойлгох вэ гэхээр би дээдийн ном уншвал буян хийж байгаа юм байна гэдэг нэг ойлго. Энэ буянаар миний урд төрөл, энэ төрөл, дараа төрлүүд минь сайжирч болох юм байна гэдэг нэг ойлгочих. За би энэ буян хийснээрээ бас тэгвэл одоо бусдад ч гэсэн буян болж байгаа юм байна гэдгээр өөрөө бахарах хэрэгцээтэй. Тэгээд аливаа нэг амьдрал байдаг сөрөг үр дагавруудаас би өөрийгөө бас нэг хамгаалчихж байгаа юм байна. Энэ номны цаад утга чанар нь бол надыг муу юмтай уулзуулахгүй, учруулахгүй хамгаалж байгаа юм байна гэдэг нэг ойлгочих. Тэгээд хамгийн гол нь бол тэр бурхан гонч өгсөмд бас ингээд сэтгэлээ өргөөд номоо ингээд уншуулж байгаа нь би бол хинч хизээч бас нэг уулзаж чадахгүй тийм чухал үйл явцтай өнөөдөр нэг уулзчлаа. Бас энэгээрээ бахар. Би одоо үнэхээр сайн л бодгол байж тээ. Нэг ийм алдаа хийсэн байна, ийм алдаж явсан юм байна. Одоо энийг энэгээр өнөөдөр эхлээд ингээд цэг тавилаа тээ. Гэдэг шиг одоо ингээд явах юм бол энэ асар одоо хувь хүндээ ч гэсэн, хувь хүний үеийн үрд ч гэсэн, нийгэмд ч гэсэн тэгэл эргэн тойронд нь л одоо дандаа сайхан юм л ирнэ шүү дээ. Энэ бол гарцаагүй. Сайн юмыг дагаж бүхэл сайн юм ярьдаг шүү дээ, тийм учраас бол энэ хоёрхан сэтгэлийг л нүглийн сэтгэлтэй үйл хийгээд байна уу бид нар? Аль эсвэл нөгөө буян төгөлдөр үлийн би хийгээд байна уу? Гэтэл хүний төрөл нь яг юу юм бэ гэхээр чи агуу их буяныг бүтээгээд ирэх гэсэн өөрийнх нь маш олон төрлийг дамжиж буянаа хурааж явж байгаад олж ирж байгаа төрөл шүү дээ. Нүглийн үлийн үрт хүний төрөл аавна гэж хизээч байхгүй. Нүглийн үлийн үрийн юу нисванист нь байж л байгаа байхгүй юу? Тэрийг л бид нар сэтэж гаргаж яриад байгаа шүү дээ. Тэрээс төрөл авахтаа бол эрдэнэ хүмүүний төрөл гэж байгаа шүү дээ. Маш их буянаар олддог төрөл гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө тэр нэг нисванист нь байж байгаа нэг жижигхэн муу үлийн үрийн голомтыг л улам өөрийн ингээл дэлгэрүүлэх юм өөрсдөө хийгээд идэх байхгүй. Тэрийгэ дараад байх юм бол арилгаад байх юм бол бид нар энэ төрөл зүгээр улам цаашаа ингээд дээшээ дэвжил хідэн 100 төрөл хідэн галавтай. Тэгээд ер нь гэгэрхийнхээ үндэс суурийг энд хийж авч байгаа шүү дээ хүний төрөл дээр. Ийм л агуу төрөл шүү дээ бид нар. Тийм учраас монголчууд минь бити их орноо одоо муухайд бод. Бити өөрийгөө мууд бод. Бити одоо дээдийн ном тэр тусмаа үннийг номлосон номыг бити үгүйсгэлд. Ер нь хүн сайн явна гэдэг чинь нэлээ ухаан мэдлэг чадвар дадал зөв сэтгэлтэй байж сайн явдаг үстэй. Ер нь бид нар энэ амьдралаас л харъя л дээ бүгдээрээ Яг хөө тэгтээ ингэдэг юм байл л дээ ер нь тэгээд зарим хүн тэгээд идэв байхгүй. Энэ хүн өстой нэг тодорхой муухай юм хийдэг. Энэ өстой нэр амар муухай юм хийдэг мөртлөө сайн яваад байна л гэдэг. Тэгээ энэ үлийн үр чи худлаа юм биш үү гэж зарим хүн ярьдаг. Үгүй. Нөгөө боловсрох тэр муу үлийн хөр хийсэн бол тэр муу үлийн үрээ тэр хүн одоо хийгээд хураацсан бол идэх нь гацаагүй. Гэтэл тэр хүн өнөөдөр ийм муу юм хийж байгаа хүний нөгөө хүн чинь 2 жилийн дараа мөн 3 жилийн дараа тэрний боловсраад ирээсэй ч юм уу энэ одоо дэх ёстой гэж бодоод байна. Тэгвэл 100 жилийн дараач тэр нь боловсрч магадгүй. Тэр цаг хугацаа шалтгаан нөхцлүүд бүгд үрдэнэ. Тэр чинь боловсрч ирэхдээ дахиад юм бүрдэж гарч ирнэ. Тийм учраас эрийг хараад тэгсэн дурвал одоо залбираад одоо энэ хүн улам сайхан болох болтой гэж бодож явж байсан дээр л дээ. Одоо ингээд лам хүний амнаас гарч байгаа тэр гүрэм ном, харин майны тэр одоо ачаар гэхүү тэр одоо хүчин зүйлийн нөлөөгөөр ингээд хүний амьдралын тэр үеийн өөр тодорхой одоо нүгэл хилэнцүүд ингээд арилж ийн гэж ойлгож штэ заслан гэдэг. Яг энэ одоо гүрэм ном, тарин майнд ямар утга агуулга байдаг болоод хүний үеийн үрийг ингээд нэмгэлэхэд туслаад байна вэ? Бурхны шашинд энэ талаар ер нь хэрхэн авч үзсэн байт юм бол энэ асуулт танд маш олон удаа л иржсэн баг. Тэгэхээр үеийн үрийг одоо засахад энэ бурхны номнууд юу гэсэн гэхээр эхлээд тэр нүгэл хилэнцийг арилгаад тэгсэн нэг ном уншуулж яа л да тий. Тэгэнгүүт эхлээд тэр уншиж байгаа лам чинь асар өндөр мэдлэгтэй байх хэвээр. Тэр хүний одоо урд төрөл болоод энэ төрөлдөө хийсэн тэр үеийн өрүүдийн тэр яг одоо бурхтуудын одоо кодлсон номнууд байна шүү дээ. Тэргээр сайхан ингээд арилгаад ингээд сайхан болгоод тэгэнгүүтээ дахиад яах нь нөгөө буйны чуулгантай буйнлаг сэтгэлтэй буйны бүх зүйлийн тэр хүн дээр ингэж өөр дөр нь бий болгоод зүрх сэтгэлийнх нь нөгөө зүрхэнд нь байж байгаа намшийн одоо тэр гэрэл гэгээ тэр гэрэл дээр бол улам одоо гэрэл гэгээ нэмж муу юмыг арилгаж өгт нь бид нар одоо номоор бол тусалж байгаа. Тийм учраас уншлага номны тэрийг ямар лам хэрхэн хэмжээнд тэрийг арилгаж нөгөө сайн талын дээшлүүлээд тэр хүнийг ариусгаад ингээд туслах уу гэдэг нь бол лам хүн болгоны
одоо өөр өөрөх нь бас гарын авлага дадлага чадал чансаа бол байгаа. Гэхдээ дээдийн ном бол хааж уншигдсан яг тэр уртын альцны ёсоор болдог. Хүн сэтгэлдээ ном уншаад явж байсан ч тэргээр болдог. Тэгээ би өмнө нь бас нэг зүйлүүд хэлж илээсэн. Тарин нь бол ер нь асар олон юм кодолцсон юм байна. Урд насны нүгэл хилэнцгийг арилгах код нь байж байна. Энэ төрөлдөө бие хэл сэтгэлийн үүднээс хийсэн сөрөг үр дагавартай нүгэл хилэнцүүдийг бас арилгадаг код байна. Дараа төрөлдөө яаж бурхны гутгийг олж болдог, олон төрөлдөө яаж сайн одоо зүйлтэй уулзаж сайн юм хийж явах. Тэгээд тэнд дотор нөгөө бодисатвагийн жамны жанчивжийн сэм тэнд байж байна. За тэгээ үүлийн үрийг одоо зохицоор нь одоо болгоодог номнууд нь байж байна. Буйны чуулган нэг одоо бүгд байж байна. Дэв хилэнц түүтгэрийн нүгэл тэдний бүгдийг арилгадаг бас тэр номных нь утга учир мөн чанар нь бас тэнд байж байна. Тэгээд бодисатвагийн сэтгэл тэр номон дотор одоо шингэсэн үнэртж जैन тэрийг одоо бид нар өөртөө болоод өрөөл устдад одоо дамжуулах үүрэгтэй. Тэгээд тэн дээр бас хоосон чанар, гэгэрлийн мөн чанар, бурхлуудын одоо лагшин зарлиг таал эрдэм үлсийн 5 том хүрдний үүднээс одоо бүгд ингэ номлогдсон. Ийм агуу том зүйлийг багтаасан ном содрууд байдаг л да. Тарин ч гэсэн тийм утга учиртай. Тийм учраас энийг бол өөр өөрийнхөө хэмжээнд болгоогоод явж байгаа нь бол тэр хүний эсрэг одоо буян анаар л одоо хэмжигдэж байгаа. Тийм учраас ер нь дээдийн номын сайхан төрлийг олцоод тэр их дээдийн ном болоод сайн сайхан юмнаас одоо хэр их хэмжээгээр хүртэх нь хувь хүмүүсээ л өөрсдийнх нь л буйны тавилан. Тэгэхдээ бид нар яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр ийм шүү дээ ном ингэж хэлсэн байна. Энэ үнний ном юм байна шүү. Тийм учраас та нар маань энийг одоо бодож үзээчтэй л гэсэн л одоо нэг ясны юу гэмдэ нэг санамсар сануулга тий бодууштай юмыг л хэлж байгаа л гэж одоо ойлгож болно шүү дээ тий. Тэгэхээр одоо онцгойлон засал шаардлагатай жилүүд гэж үүдэг шүү хүмүүс дээр одоо 37 оны жил 49-ны жил гэл энэ дэр одоо маш их ач холбогдол өгч засал ном хийх шаардлагатай гэдэг. Яагаад одоо яг энэ жилүүд дээр хүмүүс ингэж онцгой одоо анхаарч ном засал хийх хэрэгтэй гэдэг юм бол. Тэгэхээр энэ жилүүд дээр бол жилийн одоо түүтгэрүүд байна шүү дээ. Тэр жилийн нөлөөллүүд зарим жилүүд дээр бол маш ширүүнээр одоо хүмүүс нөлөөлж явдаг. Тийм учраас та бүхэн одоо цаг тооныхаа бичгүүдийг хараад өөрт нь одоо ямар хуу аймнаас эрүүл мэнд эрхтэн хиймэрлүндэ одоо сүн сүлд нь ямар байна гэдгийг хараад тэрнийхэн дагуу заслаа хийлгэж явах нь бол маш чухал. За тэгээд энэ тухайлбал одоо яг одоо төрж байгаа хүүхдэд яг тэр үед нь тэр жилд нь маш сайн ном уншуулах хэрэгтэй юм байна. 2 настай дээр нь бол суудл өнцгтэй л явчихна. Тэгэхээр зарим жилээсээ болоод нөгөө нэг наш төрсөн таарад явчихна. Өвд нь өхөн хүүр болно гэсэн 3 муу утгатай суудл одоо жишээлбэл охин хүүхэд гарлаа шүү дээ. Эмэгтэй хүүхэд усан суудалтаар төрнө. Эрэгтэй гал суудалтаар төрнө. Эмэгтэй хүүхэд одоо ингээд юу гэдэг хулгантай ийм хүүхэд ингээд төрлөө гэж бодоход усан суудалтаар төрлөө гэж бодоход ийшээ 2 дахь насны дараа бол юу уул суудалтаар сууж байгаа. Тэр нь бол нөгөө өвд нь өхөн хүүр болно гэдэг 3 муу утгатайг өвд нь гэдэг дээр суучих байгаа. Тэгээд эрэхтэр яаж ийн вөхтэр бас тэр чинь нэг засал байж байгаа. За 3 дахь дээр нь одоо жишээлбэл өвд нь дараачих нь өхөн гэдэг дээр таарч байгаа. 4 насны дээрээ болохоор одоо өвд нь хүүр болно гэдэг дээр суучдаг. Суудлна. Гэхдээ тэднэрээс одоо хинч гэсэн нэг бас нэг ийм юм байдгийг бол хүүхдээ хамгаалч гэж бодохгүй л үү. Ингээд ийм юмнууд. Тэгтэл нөгөө эрүүл мэндийн хэн асуудал нь хүүхдтэр бас 2 хар зураастай ч юм ингээд зурагдаад ирэх юм бол энэ хүүхэд 2 наснда нэлээ одоо эрүүл мэндийн анхаарах зүйл байшгүй гэдгийг шууд хэлчихлээ байхгүй. Эрэгтэй хүүхд чинь юу яаж яах вэ гэхээр 3 наснда төмөр суудалтаар сууж байгаа хүүхэд бол их хэмжиг байд. Юмнаас унж гэмт. За тэгээд нэг 4 насндараа тэр чи баг гарш явчихна. За нэг 7 дараа бол их одоо их гарч ил гарна. Тэ? 9 дээр бол гүмэг гэдэг нэг аюултай тэр гүмэг таараад ирнэ. 10 дараа нь мянган гинтер голдоо суудал бас өнцөгдөд ирнэ. 11 дээр дахиад төмөр суудалтаар хүрээд ирнэ. Тэгээд төмөр суудлаар хүрээд ирэхдээ тэр дахиад нэг унж гэмтэг хагалгаа магалгаанд ордог эсвэл одоо уушиг амьсгалын замыг барьдаг хотоод дотор нь хямардаг гэдэг ингээд олон юм гарч ирнэ. Тэгээ 13-ныхаа жил дээр нөгөө эрэгтэй хүүхэд бол усан суудлаар ирж байгаа. Тэр нь бол усны аюулууд одоо маш их эмзэг байдаг. Хүний бие чинь 5 мах хөдөө шүү дээ. Тэгэхээр байгалийн 5 мах хөдний хууль, хүний 5 мах хөдний хууль хоёр хоорондоо ихгүйгээр одоо эерэг байна уу? Дайсангаар одоо сөрөг байна уу те? Эднийг харж энэ зурхай ухаан хэлээд байгаа юм байна. Ер нь тэгээ жил болгоо уг нь говийн лагаа дахиулж ямар юм бэлээ. Тэгж чадахгүй бол ядахтаа нэг жил орж байгаа доо говийн лагийг дахиулах хэрэгтэй. 25-ны жил гэж ордог. 37, 49, 61, 73-ны жил, 85-ны жил гэдэг ингээд орж байгаа. Тэр жилүүд дээр зөндөө олон хүн энэ орчлонгоо орхиод явж л байдаг. Тэгэхээр бид нар яг нэг гэр бүл тохиолдсон юмыг бид нар өнөөдөр энэ яг нэг дэлгэцэн дээр ингэж харж чадахгүй л байгаа юм л да.
Тэгтэл өнөөдөр энэ зурхаа ухаан дэлхийд хүн төрөлхтөнд хамааралтай юм байлээ шүү. Тэрнийг өнөөдөр энэ AI-гийн систем ороод ирлээд тэгээ хүмүүс тэр жилдээ тэр тохиолдсон бүх юм ингээд бичдгийг нэг системд оруулаад гаргаад ирэх юм бол өнөөдөр энэ 8-9 тэр хүмүүс хідэн өнөөдөр энэ судал энэ мэнгэ судал гололцсон ийм жил дээр орчин мөнгөсийг орхив хідэн яг энэ ийм өвчнөр яг тэр Америкт байжсэн хүн Чингис юм байна. Энэ Солонгост байж байгаа нөхөр Чингис юм байна гэдэг бүх юм гарч ирнэ. Энэ бол гацаагүй үнний хөл шүү. Тийм учраас энийг л сайн бодож ил. Тэгэл одоо би дөрөв төчгөлөө одоо ч бас хэлчихье. Энийг мэддэг хүмүүс байж байгаа их орон гэдэг чинь бол бас агуул юм билээ дээ. Жилийн төөрөгтэй холбоотой, хүний төөрөгтэй холбоотой энэ зурхаа ухаанууд бас одоо өөр өөрийн мөн чанараар одоо байхаас гадна тэр хүний одоо тухайн үеийн үр нь бас тэр ямар нэг жил дээр боловсроод гараад ирэх юм бол яг тэрнийг дагаж өөртөөх нь эрүүл мэнд амнаас олон зүйлээр бол ингэж одоо нөлөөлж гарч ирдэг. Тийм учраас бид нар одоо үеийн үрийн хуулийг аваад үзсэн ч гэсэн энэ тухайн жилийн төөрөгтэй асуудлыг аваад үзсэн ч гэсэн аль алийг нь бол тэр үеийн үрийн хуультай бол бас бодож залбирч тэрийг заслаа хийлгэж явах нь бол юунаас бол чухал шүү. Энэ бол одоо бас бодвоштой хоёрт нь тэгээ тиймэрхүү юм бол амьдрал дээр яг одоо бий болдог гэдэг талаас нь бол зөндөө олон номнуудад бол айлцсан байх юм байна шүү. Тэгээд тэгэхээр бид нар бол яг хөвгтэр үеийн үрийн одоо тэр боловсрж байгаа зүйл бас тухайн хүний жил орж байгаа юм уу? Эсвэл одоо нэг нааш төрсөнд таарсан жил юм уу? Эсвэл одоо гүмэг нөлөөлж байгаа юм уу те? Тэр юмдаар бол одоо гэмтэх магадлал нь бол асар өндөр л гэдэг одоо хэлээ. Тийм учраас тухайн хүнээсээ болдог. Тэгтэл тэр хүн үнэхээр одоо буян намаа сайхан хийлгээд те өөрөө тэр үеийн үрийнхээ дөрөнд ярьсанчлан үеийн үрийнхээ юмыг нэмэглээд арилгаад ингээд явах юм бол одоо бүгд одоо сайн тийшэл яваад. Тэгээд зарим номнууд үеийн үр бол нэмгэрэн барагдана гэсэн ийм айлдварууд харагдж л байдаг. Тэ? Тэгэхээр сайн үеийн үрч гэсэн яах нь гинтгэл нэх амар ингэж гарч ирэх бас тийм буян байна. Гэхдээ дандаа ингэж дээшээ сайжирж явдаг ийм одоо явц бол байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёрыг л одоо хоёр туйл байна. Бүр доошлоод явчих нэг туйл байна, дээшдээ явчих нэг туйл байна те. Монголчууд засланомоо шөнийн 8-нд багтаах гадал бүгдээ сүм хийд дээр ер нь бол төвжрэл үүсгдэг штеп. Зарим нь болохоор ухтаад засланомоо хийлгчдэг тухайн жилийн ухтаад. Энд ер нь чанарын ямар ялгаа байна? Шөнийн 8-наас өмнө уншуулсан, эсвэл хойно уншуулсан, эсвэл оноос өмнө ингээ уншуулсны чанарын ялгаа нь. Яг нь ер нь бол ийм штеп. Цаг хугацаа бол яаж ийм нөхдөр одоо жишээлбэл зарим жилүүд хэлдэг штеп. Эмэгтэй хүн бол одоо жилийн угтдаг ч гэдэг эрэгтэй хүн жилийн дагаж гэсэн үг ингээд ийм асуудлууд яригддаг. Гэтэл яаж ийм нөхдөр яг үнэхээр энэ номнуудыг бол өмнө уншуулсан ч буянтай тэр 15 хоног дотроо багтаагаад уншуулсан ч буянтай 6 сардаа уншуулсан ч буянтай аль сардаа уншуулсан ч буянтай. Нэгэнт буян юм чинь. Хизээч тэр бол буйнараа л одоо бичигдээл сайнаар нөлөөлөд явна. Та өөрөө уламжлалт хангах ухааны их хэмжигэн. Тэгээд бас 6 ухааныг их гүнзгий судалсан хүний хувьд одоо тань дээр ирж байгаа өвчтнүүд жишээлбэл энэ засалномоо хийлгээх ус болоод энэ бие эрхтэнд дороотоод эрүүл мэндэнд дороотсон ийм тохиолдлуудыг бол та зөндөө олон харж ирсэн баг. Энэ дээр ер нь таны хийсэн судалгаа байдгүй. Тэгээ надтай уулзж байгаа хүмүүсийнхээ би бол эрүүл мэндийн эмчийнхээ хувьд үзээд тэрнийг одоо шийдвэрлээд эрүүл мэнд талын бүх зүйлийг бол их сайн хийж өгдөл гэж одоо боддог. Сайн хийж хийсэн гэдэг ийм үзэл бодолтой. Тэгэхдээ бас энэ хүн маань энэ жил ер нь ямар байгаа юм бол да өнгөрсөн жил ямар байсан юм бол да энэ өвчин 5 жилийн өмнө үүссэн юм байна. Тэр үед ямар байсан гэдгийг нь бол бас би хэдэн тийш нь бол хардаг. Тэгээд харахтаар яг үн шартаа тэр ярьж байгаа өөрийнх нь тэр өвчнийг олсон байдал за тэгээд өнөөдрийн одоо эсвэл өөртөө тохиолдсон тэр юмнууд бүгд тэр гариг хэсэг дагаад зурхайтай холбоотой юм бол бүгд л байждаг шин. Тэгээд тэнд чи одоо тэр хүнд заримуд нь ухамсарлуулж байна, ойлгуулж байна. Мэдээгүйг нь мэдүүлэх гэж бас хичээл зүтгэл гаргадаг. Тэгээд тэрийг одоо бас хүлээж авдаг хүмүүс байдгийг. За хүлээж авахгүй хүн байвал би тэгээ хэлж өгöd одоо яг та хүнд нэг туслая гэсэн тэгээд ямар ч байсан гэсэн энд нэг сэтгэл байгаа учраас тэрийг хэлчихдэг. За тэгээд ер нь бол тэгээ хүмүүс тэрнийг хэлээд өгтөр их л хүлээж зөвшөөрдөг шүү дээ. Яг тийм ээ. Яг л тийм л юм болсон гэсэн тэгсэн гэл одоо тэгдэг. Тэгэл тэрний одоо яагаад тахтар тийм давхцал айл бол их байна. Тэгэхээр бид нар нэг л тойрог дотор л яваад байгаа юм бол бид л бодлоо гэдэг шүү дээ. Тэгээ хөөхий их юу шүү дээ хүн тэгээд яг юм мэдхгүйгээс л ингэж явдаг юм билээ.
нөгөө нэг тэр чиглэлийн мэдлэгийг бас бид нэр түгээхгүй байна те. Тэгэл одоо түгээхтэр түрүү би хэллээ шүү дээ. Муулаад ахтарч одоо яах юм бэ? Дахиад нүгэл хурааж нэг хүнд нүгэл хураалгаж одоо дэмэмүүдэ гэж бодохтор чинь тэгэл болчих юм биш. Би зүгээр нэг цээжнээсээ нэг тэгж байгаа юм биш. Номын дагуу юм хэлж байгаа шүү дээ. Ном юм л байсан гэдэг талаас л бидний өвгдөөс тэр олон эрдэмтэн мэрэгд дам хуврагууд энэ дээдийн номыг үзэж явсны адис чанал Монголд маш их байгаа шүү. Тэндээсээ жоохон суралцвал дээр юм уу да. Монголын энэ ардын бүгдэд нь бол тэр дээдийн буйны одоо чуулганы агуу бурхны утгыг олж болох тийм агуу сэтгэл биднэрт байгаа. Бүгдэд нь байгаа шүү. Тийм учраас хүүхдүүдэд тэгж бодох хэрэгтэй. Бид нар тэгж бодохдоо тэгээд нэгээ хайрлах, хүндлэх, тэ инэрх хэдий чинээ инэрцэд нь төдий чинээ эдгэрэлт явж идэг. Ийм л жамтай. За баярлалаа. Та тэгэхээр манай үзэгчдэд цагаан сарын мэдчилгээ ерөөл хайрлахгүй юу? За тэгэхээр одоо монголчууд маань энэ 17 дугаар жарны гал морин жил одоо морилын ирж байна. Тэгээд нийт монголчуудаа та бүгдийн минь эрүүл мэнд, насан урт. За тэгээд өвчин эмгэггүй та бүгдийн минь сансан бодсон сайхан үүс болгож 10 зүгтээ дэлгэрч амьдрал чинь ад жаргалаар дүүрэн байхын одоо ерөөлийг өргөё. За ингэ. За баярлалаа.